Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Ингээд та бүхэнд өнөөдрийн видео хичээлээр for давталтыг ашиглан for давталтын эхлэх буюу start утга, дуусах утга буюу stop, skip буюу алхам гэсэн гурван зүйлийг гурвууланг нь хэрэглэгч өөрөө өгдөг болох парамыг бичээд дээрэс нь дурын тоон дарааллыг дурын тоон алхмаар хэвлэдэг жишээг ажиллуулж үзүүлье. За энэ үйлдэлийг хийхээс өмнө бид нэр хамгийн түрүүнд дараах үйлдэлүүдийг хийн. За энэ жишээ маань түрүүний өмнөх хичээл дээр заасан жишээ байгаа. Энэ жишээг хэдүүлээ өөрчлөөд өөр зүйлийг хийн гэсэн үг. За нэг ёсондоо бид нэр for давталтын эхлэх утгыг бол n тэнцүү тэг гэж зааж өгсөн. Одоо энэ дээр бид нэр эхлэх утгыг x, за дуусах утгыг y, за алхмыг m гэсэн хувьсгчуудаар сонгож оноож өгье. За эдгээр хувьсгчуудаар утгуудыг оноож өгөхөөс гадна printf функцаар тухайн давталтынхаа эхлэх утгуудыг оноож өгье. За одоо эхлэх утга гэсэн текст хэвлээд араас нь scan функцаар хувь d гэж үчээд and x-ийн утгыг оноож өгнө. За ингэснээр x маань for давталтын эхлэх утга болно. За дараа нь энэ үйлдэлээ дахин хуулаад for давталтынхаа дарааллын тоон дарааллын утгынхаа дуусах утгыг дуусах утга гэж дэлгэсэнд хэвлээд дуусах утгаа бид нэр y гэсэн хувьсгчаар оноож авъя. За дараа нь давталтынхаа үндсэн алхмыг авъя. За алхмаа авахын тулд бид нэр printf функцэн дотроо алхмыг оруул гэсэн текстийг дэлгэсэнд хэвлээд алхмаа m гэсэн хувьсгчаар авъя. За эдгээр утгуудаа яаж одоо оноож өгөх вэ гэхээр for давталтын дотор 10 дугаар мөрөн дотор n тэнцүү тэг гэсэн маань n-ийн утга тэгээс эхлэн гэсэн утгыг өөрчилж n тэнцүү x гэсэн утгыг оноож өгнө. За үүний дараагаар n 10-аас 9 баг гэсэн утгын оронд 10-ын оронд y гэсэн утгыг оноож өгнө. n тэнцүү n дээр нэмэх нь гэдгийн оронд m-ийг n дээр нэмэх нь m гэсэн утгыг бичиж өгнө. За ингэснээр бол одоо дурын тоон хязгаарын дагуу тоог бол хэвлэдэг болно. За хэдүүлээ ажиллуулад үзье. Энэ Улаанбаатар City гэсэн үгийг 1-ээс 5 хүртэлх утгаар нэг алхамтайгаар хэвлэх юм бол 4 утга бол хэвлэгдэнэ. За энэ тоон дараал биш учраас иймэрхүү текст байдлаар бол харагдаж байна. За хэдүүлээ энийг тоон дараал болгож өөрчлөе. За одоо тэхийн тулд бид нэр хувь d гээд Улаанбаатар City тексттэй устгаад хувь d тэгээд даслал энэ давталтын үндсэн хувьсгч болох n-ийн утгыг бичиж өгнө. За ингээд ажиллуулах юм бол бид нэр эхлэх утга нь 15, дуусах утга нь 34, алхам нь 1-ээр гэвэл 15-аас 34 хүртэлх тоонуудыг хэвлэнэ гэсэн үг. За харин эхлэх утга нь 1, дуусах утга нь 100, алхам нь 6 гэсэн алхмаар оноож өгөх юм бол за 100 гэж оруулаагүй байна. Андуураад 10-г оруулсан байна. За 1 7 гэж гарна. За дахиад ажиллуулъя. Эхлэх утга нь 1, дуусах утга нь 100, алхам нь 6-г өгөх юм бол 1 7 13 19 25 гээд 100 хүртэлх буюу одоо 97 хүртэлх утгыг бол хэвлэнэ гэсэн үг. За ягаад 100 хүртэлх утга гарахгүй байгаа юм бэ гэхээр 103 гэсэн утга маань 100-аад авцсан учраас 103 гэсэн утга хэвлэгдэхгүй байгаа. Тийм учраас дараах тоон дараал гарч ийн. За энэ хүү тоон дараал маань доошоо урсаад бидэнд эвгүй харагдаж байгаа бол бид нэр stage t буюу одоо ташуу зураас t командыг авчих юм бол 1-ээс 500 хүртэлх утгыг 25 алхамтайгаар дараах байдлаар хэвлэнэ гэсэн үг. Мөр унахгүйгээр араасаа цувраад хэвлэх боломжтой гэсэн үг. За ингэж бол одоо тоон дарааллыг бол for давталтаар хэвлэхдээ эхлэх, дуусах, алхмын утгуудыг бол оноож өгд юм байна. Нэг өсөндөө start утга, stop утга, skip гэсэн гурван зүйлийг бол компьютерийн keyword-ноос scan функцээр оруулах боломжтой юм байна. За энэ дээрээс анхаарах нэг зүйл юу вэ гэхээр ихэнх парам бичиж байгаа хүмүүс маань энэ 10 дугаар мөрөн дээр байгаа n тэнцүү x гэдэг энэ хувьсгч дээр үйлдэл хийхээсээ илүүтэйгээр n-ийн утгыг гараас авах гэж их үздэг. За яг n-ийн утгыг бол гараас авч болно. Тэгтэл n-ийн утгыг гараас авснаар тухайн n маань өөрөө алхамд орж байгаа учраас энэ дээр бол асуудал бол их болж орж ирдэг. Тийм учраас ерөнхийдөө бол ингэж n тэнцүү x гэдэг утгыг оноогоод өгчүүл их зүгээр байдаг. Ингээд эхлэх утга нь одоо n-д гараас оруулсан x утга маань ороод ирнэ. А дуусах утга маань y-гээс одоо n
тэд хүртэлтэй бага учраас n-ээс y нэх учраас одоо y хүртэл тоогоор давтна. За давтахдаа энэ n-ийн алхам дээр n тэнцүү n дээр нэмэх нь m гэсэн алхмаар бол давтна гэсэн үг. За ингээд дахиад нэг ажиглуулад үзье. Хэдүүлээ 1550-аас 2300 хүртэлх тоог 133 алхамтайгаар хэвлэж үзүүлье. За дараах байдлаар тоон дараалал манай хэвлэгдэж гарч байна. За ингээ өнөөдрийн видео хичээл өгөр дуусч байна. Танд манай өнөөдрийн заасан бичлэг видео хичээл таалагдж байгаа бол манай сувгийг subscribe хийж дагаарай. Манай бичлэгийг лайк дараарай. Мөн бусдад түгээхийн тулд share хийж бидэнд туслаарай. Ингээд өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.